Hi vlog. Жасмин битээр өнөөдөр охтын өдөрлөг хийн. Өчигдөр Жасмины төрсөн өдөр байсан. Happy birthday Жасмин. Өчигдөр Жасминагийн маань төрсөн өдөр. Жасмина маань 15 нас хүрсэн. Тэгээд өнөөдөр болохоор бит хоёр хоёулахна гарч ийн. Өчигдөр ажлын өдөр байсан. Тэгээд өнөөдөр амралтын өдөр. Тэгээд мами амраад кофега аваад бит хоёр өнөөдөр Яттабари орно. Яттабари. Тэр хоёул өнөөдөр өнгөрөн. Тийм ээ. Ари гэж ирлээ. Jag tror det finns mer. Oj. Så change upp med den. Billig gammal. Love you. Just мистер одоо дэлгүүр гисэж байгаад одоо хаад итгэж байна. Pinchos. Pinchos гэн. Pinchos. Гэдэг газар хоол итгэхээр явчихин. Pinchos ч урд нь орж үзээгүй те. Би бас орж үзээгүй те. Бид хоёрын анхны удаа Pinchos-ыг туршина. Тэ? Тэ. Галамт ерөнхийдөө ой нээ энэ галам. Яттабари хот нэг юм шиг байна. Wow. Сайн бүр амар бороо орсон. Одоо болохоор ингээд зүгээр бороогүй. Бай байна. Дараа нь бид хоёр хоол идчихээд тэгээд бид хоёр мод авах. Mod. Yes. Nee. Det luktar. Vill du ha popcorn? Popcorn och Tack. Cheers. Ja, fine. Сайхан жагаас сууж кофе уух. Тэнд Жасмин чуруу савжин. Ишээ сууч. So. Säger Yes. Eller? Jo, Den nej. sätter. Just det. Jag glömde. Hej. Бэлтгэсэн. Одоо фильм хийгнаа. Йоо, бид хоёр одоо 5 цаг өнгөрч байна. Тэр өглөө гэрээсээ гарсан. Тэгээд одоо өөр ядарчлаа. Чи ядарч байна уу? Окс. Амар ядарч байна. 5 өнгөрч байна. 6 болж байна. Аах, дэлгүүр явлаа. Дөрөв хувцс. Энэ дөрөв хувцс. Тэгээ. Одоо бид хоёр машин руугаа явж байна. Гаард ингэж алхаж малхаагүй. Хөл өвдөж байна. Тэ? Өнөөдөр яж чад ямар ч гоё өдөр юм. Жасмин. Гоё өдөр байна. Гоё яана.
Одоо аюу гэн те. Марта. Юу цукраар авсан юм аа? За, орон сэрүү орж ийн. Гоё яна чиний цамц. Жасмин ийм цамц сонгосон. Жасмин гоё цамц сонгосон байна. Би Жасмины савхийг өмсөж байна. Одоо бид машин руугаа явнаа. Бид хаагаар явах. Тэрүүгээр гарч. Машин руугаа явна. Сая хальт бас Жасмин ам цангаад байна гэдэг юм ухтаа нэг жоохон юу итлээ. Хүмүүсээ. За бид хоёрын өнөөдөр угаасаа амралтын өдөр. Хинсаа өдөр учраас хийх тийм нөө дэлгүүр хоршоонууд эрт хаа тийм бай. Ингээ эрт ерөнхийдөө 5 цаг гээд хаачдсан байна. Ингээл өдөржингөө охиныхаа гараас хөтлөөл бид тэр хөдөлцөөл яваад байна. Бараг хөлөө холготол явлаа. Тэ Жасмин амар ядарсан та? Чи ядарсан уу? Ядарсан. Тэ гоё энэ. Зөндөө гоё юм ийсэн та. Бас амар гоё хоц. Амар гоё хувц авсан. Чи хувц авах дуртай, би бас дуртай. Яа. Чи намайг дөрөсөн хувцсны чухалтай биш үү? Хувц авах дуртай, тэ? Би бас хувц авах дуртай. За яарч энэ Гётеборгийн том хотод угаасаа нөгөө машины зогсоол жоохон хэцүү байдаг штэ. Яг л энд бас л яг адилхан зогсоолны асуудалтай. Тэгээд бид хоёр нэг зогсоол олоод тэндээ тавьчаад хоолундаа идээд тэгээд алхаад төв орсон. Тэгээд анаа утасныхаа цэнгийг дуусгах юм да. Утас цэнгэлж. Миний утас гайгүй. Цэнгийг дуусгахгүй. Нөгөө жижиг хоттой. Өдөөнөө ажил гээр гэдэг амьдраад бүр сурчжээ. Жасмин нэг даавуу цамт сая зарагаас авсан. Сөхөрх юм байна. Хай влог. За бид хоёр дөнгөж сагрт орж ирлээ. Тэгээд Жасмин болохоор бичлэгэнд орохгүй гинэ. Тэгээ би болохоор өнөөдрийнхөө юу хийсэн талаараа жоохон бичлэг хий гэж бодоод сууж байна. Бид хоёр өглөө эрт гараад тэгээд дөнгөж сагрт орж ирж байна. Тэгээд Жасмин бид хоёр уусаад хөрүүлсэндээ Жасмин төрсөн өдрөөр би ажилдаа иж таарад. Тэгээ өнөөдөр амарч байгаа учраас бид хоёр охтын өдөр хийя гэж удаад өглөө эрт гэрээсээ гарсан. Өдөржингөө гадуур явж байгаа. Би ядраад орж ирээд байж. Тэгээд ямар ч тач маргааш хичээлтэй. Тэгээд Жасмин хичээлтэй учраас устсанд орно гэж явчлаа. Тэгээд Жасмин бид хоёр авсан юмнуудаа та нарт танилцуулаа харуулъя гэж удаа тэгээд влого тэгээд өндөрлөё гэж бодлоо. Тэгээд Жасмин айгүй өрхөн нэг арьс арчилгаа нүрээ бас хөрхөн будаад арьсаа арчлаад байгаа байхгүй юу. Тэгээд нүүрэн дээр нь аюух юм гардаг байсан чинь яг хөрхөн ингээ арчлаад нүрээ цэвэрлээд угааж арчаад бас нэг хөрхөн нүүр амаа будаад эхэлсэн чинь нүүрэн дээр нь гарч байгаа юм өмнөж гайгүй болоод аюу хөрхөн болоод байгаа. Тэгээд бид хоёр Sephora ороод тэгээд арьс арчилгааны нүүрний хөрхөн юм авъя гэж бодоод тэгээд хоёр зүрийн ганц нэг юм авсан. За энэ болохоор ингээд setting spray гэдэг лээ. Setting spray гэсэн. Ийм байна. Би нөгөө юунаас нь
худалдагчаас нь зөвлөгөө аваад бас нэг тинейж охтуудад тохиромжтой хөрхэн юм setting spray гоо сайхны юм зөвлөөчэй гэдгээд энийг авсан. Тэгээд нүур угаагч энийг зөвлөсөн. Энэхээр гоё гээд хоёр ч худалдагч энийг зөвлөсөн. Тэгээд ямар ч би бол ерөөсөө анх удаа харж байна. Ерөөсөө хэрэглэж байгаагүй ийм нэг нүур угаагч. Тэгээд ийм нэг нүрний тос гэсэн ийм нэг тос авлаа. Тэгээд жасмын хөөрхөн будаад байгаа байхгүй нүрээ. Хөнгөө бас хөөрхөн будаад байгаа. Тэгээд ийм нэг бронз авсан. Тэдэ холагно оригинал гэсэн өнгөтэйг нь авсан. Бид хоёр хоёлаа л сонгоод. Би бас анх удаага л харж ин. Тэгээд хөрх ингээ хамраа өндөрсөн чинь өглөө л бодлоо л да. Хамраа өндөрсөн чинь ингээд нүднийхээ тэнээр ингээд хамраа өндөрсөн чинь нэлээд ийм хар хүрэн ингээд болчиж. Тэмний охин над чинь жоохон бор байна. Жоохон ингээд цайвар өнгөөр ягаарай гэд. Тэгээд иймийг авч өгсөн. Тэгэхээр энэ хамгийн үнэтэй нах шиг байсан. Яг нэг иймэрхүү юмнууд авсан чинь л 1600 гаруй крон болж исэн. Тэгээд энэ юу вэ гэсэн чинь энэ нөө Rihanna-гийн гаргасан бүтээгдэхүүн юм байна. Тэгээд юу вэ гэсэн чинь энэ нь болохоор highlighter байсан. Тэгээд юмнуудаас нь ер нь хамгийн үнэтэй нэг ах шиг байсан шүү. Энэ highlighter нь бүр аюу гоё, аюу хөөрхөн highlighter байсан. Тэгээд нэг харъя бүгдээрээ. Тэгээд тада аюу хөөрхөн, аюу гоё гаралттай юм лээ. Харагч байна. Энэ хөөрхөн highlighter байсан. Тэгээ манай охин чинь нөгөө хөрхөн хамар ингээ өндөрлөө байсан. Тэгэхээр нэг хөрхөн санагдаад энийг авсан. За иймэрхүү юмнууд авсан. Нүрний тос. Тэгээд хуурай ингээд хуурай пудр ингээд тавьсан, шахмал пудр ингээд тавьсан чинь нүур нь айгүй тийм хуурай харагдсан байхгүй өглөө. Тэгээ чинь чамд ийм нэг setting spray гэдэг юм байт юм аа. Тэгээд нэг гоё ингээд буцсан ингээд нүрийг чинь арьсаж аягүй гоё ингээд гоё glow харагдуулдаг юм гоё юм байт юм аа. Жохон чиний арьс жохон барцгаар байна гэх. Тэгээ нэг иймэрхүү юмнууд авч өгч байгаа. За тэгээд гоо сайхны юмнууд нэг иймэрхүү заяа. Тэгээд ямар хувцснууд авсан бэ гэдгийг харуул. Манай Жасмин бас жоохон хувцсны сонирхолтой, хувцсны шуналтай мэлээ. Над чиг ануу битээр шиг гэх юм уу. Юу ерсэнда ануу ч бас хоббитэй. Би бас шуналтай байхгүй. Тэгэхээр яг л хувцсны шуналтай юм билээ. За юу авсан бэ гэх юм бол ийм нэг цамц гэх үү, юу гэх үү, хүртэг гэхэд хүртэг шиг биш. Зарагаас ийм хөрх юм авсан. Өөрөө өмсчгөр ийм хөрх хайчилсан өөртөө. За тэгээд бас нэг ийм нэг юу авсан, топ. За тэгээд ийм нэг тополкнууд авсан. Марк авсан. За тэгээд нэг ийм нэг худи авсан. За энэ болохоор миний джинс юм уу? Жасмины бас дараагаас юм джинс авсан. Би өөртөө бас нэг джинс авсан. Тэгээ болоо юм шүү. Тэгээ бид хоёр цахан хоолндчихэд тэгээд өнөөдрийг аяа гоё өнгөрөөлөө. Тэгээд уул нь бол бид хоёр нөгөө спа орё гэж болж ирсэн.
Тэгсэн чинь маргааш гिचэлтэй учраас ямар ч тийм боломжгүй болчихлоо. Тэгээд дараа нэг октын өдрөөрөө бит хоёр өдөржингөө гоё спад өнжий гэж яриад тэгээ орж ирлээ. Тэгээд өнөөдөр охинтойгоо нэх гоё хоёлаа. Дотны гоё юм ярьж мараад гоё өнгөрөөлөө, гоё байлаа. Өнөөдрийг гоё өнгөрөөлөө. Тэгээд влогтойгоо хамт байсанд баярлалаа. Охтуудтай түрүү жил болохоор энэний өмнөх жил ч юм уу нэг жил 2 жил 13 настайгаасаа эхлээд ерөнхийдөө манай Жасмины нөгөө нэг өсвөр нас нь эхэлсэн. Тэгээд бид хоёр чинь бас ойлголцохгүй өдрүүд гардаг байсан. Ямар ч 15 нас хүрлээ миний охин. Тэгээд энэ жилээс ерөнхийдөө бид хоёр маш дажгүй байгаа. Ерөнхийдөө муудалцах ч гайгүй. Тэгээд аягүй хөөрхөн ойлголцдог болоод байгаа. Тэгээд ямар ч энэ өдрийг хамтдаа бид хоёртай хамт байсанд баярлалаа. Тэгээд бүгдээрэнд нь аз жаргал хүсье. Влогоо саб дараарай, лайк дараарай, бас комент үлдээгээрэй. Тэгээд дараагийн влогоор уулзъя. Bye.